За өнөөдөр шинэ намаас шинэ эвслээс Нэмүн өртгийн албан татварын тухай хуулийг хүчингү болгуулахаар Монгол улсын үндсэн хууль зөрчсөн гэдэг хэд хэдэн үндслээр Монгол улсын үндсэн хуулийн дэсэд болд гишүүн Улсын хурлын гишүүн Батцаандан мөн Эргэн Ууганбаатар мөн Эргэн Батцоор Эргэн Амар сайхан заавалчнаар Эргэн Мэнд сайхан гээд ийм хүмүүс Монгол улсын үндсэн хуулийн дэсэд мэдээлэл гаргаж байгаамаа. Нэмүн өртгийн албан татварын хуулийг хүчингү болгох ёстой гэж бид үзэж байгаа. Ийм хууль дэлхийн аль ч улс оронд ийм агуулга хэлбэрээр хэрэгждэг хууль байхгүймаа. Нөөц гэдэг татварыг 1998 онд Монгол улс бий болгосон. Татвар гэдэг бол зорилттой татвар байдаг. Тодорхой юмнаас татвар авдаг. Ашигын татвар ч гэдэг юм уу, орлогын татвар ч гэдэг юм уу, аль эсвэл замын татвар буцаад замдаа зориулагддаг ч гэдэг юм уу. Энэ нөөцийн татвар бол дээрэмчин татвар юм. Боолчлол юм. Татварын боолчлол гэж бид нар харж байгаа. Ийм учраас нөөцийг хүчингү болгохыг бид зорж байна. Юм бүхнээс таны энэс чи хүртэл нөөц авч байгаа. Таны хувцаснаас, таны маскнаас, өмсөж байгаа гуталнаас чинь авч байгаа уснаас чинь захилгаанаас бүгднгээс нөөц авч байгаа. Юм бүхнээс бүх юмнаас татвар авнаа. Хүн бүхнээс аж ахуй нэгж болгоноос авдаг татвар гэдэг бол өөрөө дээрэм юм аа. Бид нөөтийг татварын боолчлол гэж харж байгаа. Дундад зууны үед л ийм юм байсан. Орчин үеийн Монголд ийм юм болгоноос, хүн болгоноос авдаг нөөт гэдэг нэртэй дээрэмчин татвар байж болохгүй. Сүүлийн үед Монголын төр алдаагаа ойлгоод нөөтийн буцаан олголт гэж 2% буцааж олгодог болсон. Сүүлдээ ард түмнийг тайвшруулахын тулд нөөтийн суглаа гэдэг худлаа ямиг зохиодог болсон. Бид нөөтийг 100% буцааж олгох ёстой гэж ойлгож байгаа. 2% биш 100%-ийг нь буцааж олгох ёстой гэдэг ойлгож байгаа. Нөөтийг татвар хэлбэрээр биш хяналтын механизм хэлбэрээр ашиглах ёстой гэж бид нар ойлгож байгаа. Ийм учраас нөөтийн хуулийг хүчингү болгуулахаар үндсэн хуулийн дэсэд өнөөдөр албан ёсоор шинэ намаас хандж байна. Удахгүй нөөтийн хуулийг хүчингү болгоно. Мянган аж ахуй нэгжүүдийг дампууруулж байгаа нөөтийг хүчингү болгоно. Мянган иргэдийг дээрэмдэж байгаа нөөтийг хүчингү болгоно гэдгээ та бүхэндээ дуулгая. Хуулийн гаргалгаа нэр нь ямар гаргалгаа вэ? Шинэ намын зөвлөл өнгөрсөн 7 хоногт хуралдаж энэ цар тахлын үед эдийн засгийг яаж аврах вэ? Тийм ард иргэдийг энэ хямралын дарамтаас яаж чөлөөлөх вэ гэж олон арга хэмжээнүүдийг бол төлөвлөсөн. Тэгээд шинэ намын зөвлөлийн улсын хурлд албан ёсны бүтц байгаа. Тэгээд зөвлөлийн шийдвэрээр өнөөдөр ингээд улс үндэслэлийн зэст хандж байна. Дэлхийн аль ч орныг харсан нөөц гэдэг бол 100% буцаан олгодог. Маш тодорхой төрлийн татвар. Тэгээ Монгол улс бол энийг олон жил ард түмнийхээ халаасыг суулгах, ард түмний улам хүндрэлд учруулах, эдийн засгийг боомлох ийм арга хэрэгсэл болгож ирсэн. Тэгээ одоо энийг бол өнөөдөр бидний хувьд бол гаргалгааг үзэхэд бол яг нь тусдаа хууль өргөн барьж хүчингү болгож болно. Гэхдээ хамгийн хурдан арга нь өнөөдөр нөгөө сонгуультай улсын хурл хуралдаж чадахгүй байгаа учраас дараагийн улсын хурл бүрэлдэхийг хүлээж энэ хооронд бол хямрал бол үнэхээр Монголын ард түмнийг бол багалзуулж жинхэнэ ёроол руу ангал руу чирж байна. Тийм учраас өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн цэц эх оронч сэтгэл гаргаж ард түмэндээ нэг бас багч гисэн өвчин сэтгэл гаргаж энэ шинэ намын санаачлагыг яаралтай хуралдаа шийдэх юм бол өнөөдөр цэцгийн гарт Монголын ард түмний эдийн засгийн хувь заяа байна. Тэгээ цэцгийн гишүүдээ та бүхэн үнэхээр ард түмнээ бодож энэ шийдвэрийг гаргаж өгөөч гэж хичээнгүйлэн хүсэж байна. Тэгээд манай эдийн засгчдаас бас тодорхой тайлбар энэ манай ажлын хэсгийн ахлагч Ууганбаатар бас тодорхой тайлбар өгнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол зөвхөн ард түмнээс худалдан авалт бүрээс татварладаг ийм татвар болцсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 5.1 дээр хувийн хэрэглээнд худалдан авч байгаа бүх бараа бүтээгдэхүүнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авч хувь хүнийг албан татвар төлөгч гинэ гэж ингэж хуульчилсан. Эсвэргээрээ аж ахуй нэгжүүдийг зөвхөн суудхан татвар төлөгч гэсэн. Ингэхээр юу болсон гэхээр аж ахуй нэгжүүд бол борлуулсан бүтээгдэхүүн дээр мөнгө нэмж иргэдээс аваад төрд өгдөг ийм л завсрын этгээд болж хувирсан.
Тэгэхээр иргэд маань ингээд бүгд татвар төлөгч болоо хувирсан байгаамаа. Гэтэл эсрэг талд нь болохоор ашигт малтмлыг нөөтөөс чөлөөлсөн байна. Борлуулсан алтыг нөөтөөс чөлөөлсөн байгаа. 50 саяас доош борлуулалтын орлоготой бүх компанийг одоо нөөтөөс чөлөөлсөн байгаа. Өндөг үр тариа мах гэдэг ийм салбаруудыг нөөтөөс чөлөөлсөн байгаа. Айгүй олон аж ахуй нэгжүүдийг тэг хувьтай болгосон байгаа нөөтийн. Тэгээд энэ нь бол шудраг ус байна. Монгол улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрэхтэй, ижил тэнцүү эрэхтэй гэдэг үндсэн хуулийн 14-ийн 1-р заалт. Тэгэхээр энэ заалтыг зөвхөн иргэд албан татвар төлөгч болчоод, аж ахуй нэгжүүд суудхан татвар төлөгч болчоод, төр тонон дээрэмдэгч болчоод байгаа ганцхан энэ хуулийн энэ зарчмыг устгахад нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 127 заалт хүчингүй болно. Энэ ганцхан энэ зарчим устгахад энэ нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 47%-тай тэнцэж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулийнхаа дагуу нэмэгдсэн одоо альва хуулийн 30% нь шинжлэх юм уу хүчингүй болох юм бол тэр хууль хүчингүй болно өөрөө. Тэгэд ийм боломж манай үндсэн хуулийн цэцэд байна. Ард түмнийхээ амьдрал тос нэмэр болж чадах. Тэгээд энэ хуулийг өргөн барих санаачлагыг гаргасан их хурлын гишүүдтэй шинэ нэвслийнхаа намуудын төлөөлөгчдөд баярлсан талархснаа илэрхийлье. Хуулийн хэсгийнх нь одоо ажлын хэсгийг ахалсан надад нэр төрийн хэрэг байлаа гэж хэлье. За.